여러분 захадсан. За энэ өрөөний 180 градус ганц үнгэж бүгд нийгүй их хэлбэлэн болоо 3 2 1. За камер стримээр үргэлжлүүл ихэсэн гэдэгт бас найдаж байна. За тэгээ та бүхнийг энэ газарт энэ өрөө ирсэнд баярлалаа. Тэгээ үргэлжлүүлээд илүү олон болно гэдэгт итгэж байна. За тэгээд бүгдээ хамтдаа та яг хэрвээ энэ газарт анхудаа ирсэн бол яг ямар утгаарчтай газар ирсэн бэ гэвэл манай 180 градус залуучуудын клуб байгаа. Бид нэр дан ганцгүй концерт хэлэхгүй, open mic хэлэхгүй маш олон үйл ажиллагааг бид нар явуулдаг. Мөн таны клубдээ мөн урьж байна. Бид нартай нэгдэх, бид нартай хамт байх үргэлжлүүлэн боломжтой гэж хэлмээр. Хэрвээ танд ямар нэгэн дуу хөгжим, ямар нэгэн сонирхол байвал ямар ч асуулгүй бид нартай нэгдэж болно. Та бүр чадахгүй байсан ч болно гэж бод. За тэгээ үргэлжлүүлээд энд асар олон суралцж байгаа бас нэгж байгаа залуучууд бас байгаа. Тэгээд 7 хоног болгон бүр бид нар концерт явуулаад 2 дахь 3 дахь удаага болж байна. Тэгээ бүгдээ энэ өрөө мөн дахин бэлтгэгдсэн концертыг хүлээж авах та бэлэн үү? Яа окей. Та бүхэн нэгдүгээр хороолт ялангуяа тэр зүг рүү байдаг бол бид нар тэр газарт мөн 7 хоног болгон үйл ажиллагаа явуулж байгаа гэж танд хэлмээр энэ хэрвээ танд гэртээ чинь ойрхон байвал бид нар холбоод өгч болно. Ямар ч асуудалгүйгээр. За тэгээ та бидний Facebook пэйж бид нар бүх зүйлстэй нэгдэрэй гэж таныг уриалж байна. За тэгээ бүгд хамтдаа эхний дуу маань охтуудаар эхэлж байна. Нэг л удаа гэдэгт нэртэй дуу ахч байна. За охтуудыг өрийн амьд өгж мах тийм. За окей. За бэлдэж явах хойгоор өөр нэгэн зүйлс бас ярмаар байна. Хэрвээ танд ямар нэгэн найзуудаа урих ч юм уу тийм. Одоо ихэнд ирсэн хүмүүс байгаа шүү дээ. Энэ газар хамгийн түрүүнд хий өөрийг ирсэн гэж бодож байна ер нь. Хаанд чи ирсэн юм уу? За манай цэцэг ирсэн байх юм. За окей. Манай сүүл нэг нуус заалгуур бас байгаа. За окей. Бүгд хамтдаа охтуудаа урьцгаая. Тони каурыг хийгээд урьж байна. Эйник чекэж байгаа юм. 1 2 Эйник. За төрс техникээс саал гарсан. Тэгнэ. За энэ хугацаанд хэдүүд яах вэ? Яг тэндээс нэг нь босоод энэгоо ярих уу? За манайх нөө лайв стрим бас явж байгаа учраас надад дуулж байгаа охин маань өөрсдөө танилцуулаад өгөө. Сайн байна уу? За манай охтын ахын нэрийг Битэн гэдэг. Өнөөдөр нэг л удаагийн тооны кавер хийгээд өргөж байгаамаа. Та бүхэн зөвхөн хүлээвээрэй. Дооны нэр нь юу гэсэн бэ? Нэг л удаа. Энэ cover дуу. Зохиосон дуу. Тэг cover. За. Зя. Ямар ч юм бэ? Ямар ч юм бэ? Тэр бөмбөрчин охины хин гэдэг вэ? За манай бөмбөрчтэй бүртээ гэдэг. Бөмбөрчин бүртээ гэж байгаа. Гитарист охины. Тэгээ манай бэсист амгалан байна. Би өнөөдөр дууд болно. Намгалан. Зячиглээ. Зямахаар ритм амтгийн хүлээгээд авцгаая. Ялгаалж цацгаая.
Арайч тавлаа. За бүртээ нөгөөдхөө. Tu özür kasvi, ne fasa kafe, kendi çok bora viyandı. Gelişleri anladım, eskilesi, çıkmamak zor ve yine dalasın. Bir her insan, bir sırada sen boksun o bensin. Bir her insan, tu özür kasvi. Nervous to go away. Hindi sa kasoyo, kasi kantos po for mate. Kiwi people TV the best someone, and we did it for do us best. Eating quick, with us quick. Never sit it for the quick, all the quick, all the. Tu özür kasvi, ne fasa kafe, kendi çok bora viyandı. Gelişleri anladım, eskilesi, kimi zor. Яар гэж юм гэж. За энэ бол prank байлаа гэдэг. Зэ окей. За маах ер нь цаашдаа нэг хийх юм байхгүй зүгээр санаа зовлтгоо. Та нараас тоглоод өөрсдөө ч тоглоод тэгээд тогтсон биш жоох эвгүй болно шүү дээ. Зэ окей. Рид мамлаа дахиад баяр хүрхүү. Зэ окей. Дараагийн дээр дахиад өгтүүд мөн дахин гарч ирэх болно. Зэ тэгээд дараагийн дуу маань гэхээс та бүхнийг яг мэдээж бид нар 108 градус залуучуудын галзуу эргэлт гэж байгаа. Одоо энийг тас бодоод үзэх юм бол ер нь галзуу эргэлт гэхээр бас жоохон эвгүй юм шиг эсвэл гоё гал өлтөө юм шиг те. Бидний амьдралд яг залуу хүмүүсийн хувьд галзуу эргэлт үнэхээр хэрэгтэй гэдэг байна. Бид нар боддог шүү дээ. За үнэхээр хэв юм байна да, нэгийн хэв юм байна да. Эсвэл ямар нэгэн зүйлээр уйдахаараа ч юм уу те. Ингээд за бидний амьдралд магадгүй өлсөхгүй байж болно, санхахгүй байж болно, ямар нэгэн зүйл дутахгүй байгаа ч гэсэн бидний амьдралд тэр эргэлт хэрэгтэй байдаг байгаа. Гэхдээ энэ эргэлт нь өнөөдөр асар олон залуучуудыг төөрүүлдэг. Яг ямар эргэлт. Яг тэгвэл энэ нийгэм одоо энэ дэлхийд даяар бидэрт асар олон тэр эргэлтүүдийг санд болгож байгаа. Бид нар ах эгчнээс эсвэл гадаадаас эсвэл асар олон хүмүүсээс үлгэр дөөрөөл авж байгаа гэж хэлж байна. Тэгээ бид нар боддог байгаа. За элийн хийх үү? За элийн ирэх үү? За энэ эргэлтийг хийгээд үзчихэж алдаж үзчихэж байгаа. За тэр хүнд итгэсэн чи яаж иглээ? Ингээ гонсооч байгаа. За ингээд явсан. Ингээ эцэс сүлд нь юу болдог вүлээ? За ер нь бол эргэлт чинь нэг тийм хүсээд ахаар биш вэ даа гэж бид нар боддог байгаа. Тэгээ бид нар яг ингээ галзуу эргэлт 180 градус гэх юм бол нэг тийм өөрөөсөө нэг тэрүүн шууд за энэ энэчтэй гэж итгэхгүй гэж байр суурьны бодох. За тэгээд дараагийн бодох юм бол энэ яг ямар эргэлт вэ гэдгийг хардамтгах. Ерөнхийдөө бид нар нас явах тус маань ягаад энэ ер нь жоохон санаа суугаад байгаа зү. Тэгсэн мөртлөө бид нар яаж хэлдэг вүлээ? Би амьдрч одоо ямар сайн мөнгө үзэж чинь би харин ч ингэ чухал илүү амьдралыг найдвартай босгож үзэх гэж ингэж хэлдэг байгаа. За мэдээш энэ бол зөвхөн санаа байлаа. За тэгээд бүгд хамтдаа дараагийн догийг чи урьцгаая. Минь та бүгдд саран туяагийн амьдрал гэдэг үг coverлож хүрэх гэж байна. Тэгээд энэ дууны мэдээж үгийг нь бас арай нэг өөрчлөөд нөгөө өөрийнхөө амьдралд болсон одоо өөрчлөлттэй холбоод гэх юм уу миний амьдралын одоо тэр нэг өөрчлөлттэй илүү адилхан байсан учраас өөрчлөлт болсон байгаа. Тэгээд амитай хамт дуудлах гэж байна.
зүрхийг минь хизээ өөрчлөхгүй. Есүс миний шатанад байсан чихэнгийн хугацааны зөвмэн байсан. Чигнэн сагивэ бүхий дотраа хэт минь байж ханадад яаж нэгмиг санода гэмбо гэж мэдгүй адэргээ байсан. Есүс миний шатанад байсан чихэнгийн хугацааны зөвмэн байсан. Зямана шүү. Баярлаа. Тэгээд үргэлжлүүлээ. За үргэлжлүүлэх үү яах вэ? Эхний хоёр доо жоохон нэг иймэрхүү байлаа шүү дээ. За одоо жоохон темп өөрчлөх үү? Хипхоп сонсох манайхаа. Хипхоп дуртай юм байна манайхаа. За хипхоп дургу залуу хүн гэж юу аах вэ? За манайхын энэ залуу гэж болж байгаа хүн болго алгатшир. За. Гэтэ чи үнэхээр өндөр өрлөө. Гэхдээ чацав шүү дээ хоёулаа чинь. За. За окей. Тэгээд бүгд хамтдаа дараагийн дуу эхлэхээс өмнө та бүхэнд дахин нэг сэдв ярих за. Ямар үед ер нь бол за энд ер нь бол үеийн залуучууд байна гэж бодъё. Ямар үед хүмүүсийн одоо нэг нэгэндээ итгэл тийм одоо хайр хүрдэг вэ ер нь. Зөө зөрөгтэй шууд хашгираад хэлэх хүмүүс байна маа. Ямар үед хайр хүрдэг юм бэ? Хайр байхгүй болдго юм бэ? Эсвэл хайрлахаа болдго юм бэ? Оо манайхан чи ерөөс тийм мэдэрч байгаа юм. Ямар үед хүмүүс яг одоо итгэхээ болдго юм бэ? Үзэн ядах үедээ. Үзэн ядна хэр ч одоо тэр хүнд хин нэг яаж ханц. Итгэл алдах үедээ. Уурлах үедээ. Зя. Өөр. Зөвхөн ганцаараа идэхгүй. Зөвхөн ганцаараа идэхгүй. Хурц идэв байх шүү.
За бид нар ерөнхийдөө бол ингээд бодоод үзсэн юм аа ингээд. За энэ шинэ хүмүүс ч байна эсвэл яг одоо манай Zone Angers клубын хүмүүс ч бас байна. Бид нар ингээд гаднаасаа ерөнхийдөө бол нэг энэ сэдвүүтэй нэг тийм дотн хүмүүс ярьж сураагүй байдаг ба. Яг бол энэ бидний дотор байдаг дотор болдог үйл явц учраас. Тийм учраас бид нар ерөнхийдөө бол дотроо л хадгалдаг. Ялангуяа монгол хүмүүс ялангуяа ирчүүд нэрлэн дотгошоо ханддаг багц юм. За тэгээд яг ямар үед хөрдүгээгвэл ер нь бол асуугаад та бүхэн нэг тийм сайн бас хурц хэлэхгүй юм шиг байна. Тэгээд та бүхэн яг дотроо бодорой. Хүмүүсийн хайр хүрдэг. Нэг нэгэндээ итгэх итгэл, нөхөрлөл дээр, гэр бүл дээр, одоо үерхэл дээр янз бүрийн бүхэл бүс дээр яг л янз бүрийн шалтгаануудаар болдог байгаа. Гэхдээ бид нар ингээ хараад үзэх юм бол энэ мэн юусоо идэгдэггүй гэх юм. Дотор ингээ шархтаад үлдчихдэг. Бид нар хадгалаад зовноо л гэл яг л тийм амьдрал яг нэг чухал нөхцөл байдал үед яг л нэг тийм хараал юм шигтэй дотроос гинл гараад ирдэг. Тэгээд тэр үед бид нар магадгүй хямарч болно тийм үү. Ямар тэр зүйлээсээ болоод ингээл одоо трама гэж ярьдаг шүү дээ зарим хүмүүс. Тэр зүйлээсээ бодороо бидний амьдралын тэр хэмнэлүүд тэр аз жаргалтай зүйлсүүд маань алга болдог баг. Тэгээ бид нэр аль болох тэр зүйлээ яадаг вүлээ. Хизэж байхгүй юм шигээр л амьдрахыг хичээдэг баг. За тэгээ бүгдээ хамтдаа дараагийн дугаа хүлээн авцгаая. Гэрэл рүү гэдэг нэртэй дуу байна. Бадаах Тимкахагаа урьдсаяа. Нэг. За тэгээд энэ дуулахтууны маань нэр гэрэл рүү гэдэг нэртэй дуу байгаа. Тэгээ бүгдээрээ сонирхцгаая. Энэ ард үг нь гарах юм аа. Намайг Тимка гэдэг. Баярлаа. Ингэж бодлоо шүү дээ. Тоочхон. Ер нь л дахилтын дуулах байгаа. Тэгээд тэгээд яагаад гэрэл рүү гэж нэрлсэн гэхээр одоо бид нэр одоо сошиал ертөнцид маш олон нэг хар бараан зүйлсийг сонсч байна те. Тэгээд яг энэ бүх одоо хар бараан сэдвүүдээс улбаалаад харанхуугаас гэрэл рүү гэдэг утгатай тэг гэрэл рүү тэмүүлж байгаа гэсэн утгатай дуу зохиосон байгаа. За бүгдээ сонирхцгаая. Нарманд жарган магаш гүлээ. Хартаас зүудээ би гэрэл рүү гүлээ. Над бэрчилөө гүлээ. Хамгаалж ирсэн газар минь. Нүд часан бүхнээ өөрийн болгож явна. Хаяада нэг дотор бачууш гард тастас авна. Сэтгэл хунду байсан ч зөвхөн ганцаараа давна. Хараад ицэн нэгэн дүнэн хайр хүсөө. Харав багын нэстэн хүртэл толгой хажуугаар зүсөө. Хатуу хандах хайрцаа бахурхад ихсүсөө. Хүтэн хүндий хайр дахин битэрсөө. Угнэж минь надад хайрыг мэдрүүсөө. Бүхэн адилхан юм шиг санаа хийтрүүсөө. Шотрог бас нэг нэр итгэн найдвараас интүүсөө. Худал хурмог тордогдоо сэтгэл зүрхээ интүүсээ. Бидний зориг нэг хамгийн сайхан түрэх. Ихтэй эргээ тахад үсэн зүудэн мөсөн зүрэх. Хэрэгтэй байлдсан хүүхэд баяраар дүрэх. Чадахгүй бол бидний мэдэх дэлхий сүрэх. Нарман чалган маргаши хүсээ. Хардас зүудээ би гэрэл рүү гүлээ. Надад дэрэх чудоо мөхтэй нэгэн рүү нүлээ. Хамгаалж ирсэн газар минь. Хэрдэг уцагаан цасыг сараач нь бихээр. Улам дордох нэгэн дүрэн олон зал бихээр. Ахмын хүртэл гүйтгүүлсэн багын настаа хийдэсэргээр. Ажил сургуультай зүтэн дундааратан би болж. Атан санаа хорон үгэн дундаа санаатаа хүн болж. Ёсор байгаад хүний сайхан сэтгэл чөнгөрлөө. Орш нэртэй хүнээсэр бид муу нэртэй мөнхөрлөө. Өдөр болгоо үнцэнгүй гэдгээ мэдрэх юм бол. Үнцэн ядал дууран дотроос итгэх юм бол. Хизээч эргэж харахгүйгээр явна хитрхи хоо.
хүсээ хардасан зүгэндээ би гэрээс рүү хүсээ надад бэрх чи догогч тэр нэгэн рүү нүсээ хамгаалчихсан газар минь бүсээ Зя баярлалаа. Зя Мах энэ дуу ийм л таалагдсан шүү. Дахиад баяр үргээ. За одоо үргэлжлүүлээд ритм өгцөө за. Дахиад үргэлжлэе. За манай хэд мэн өөрсдөө дууны хаалаар тэгээд өөрсдөө яриад бүгдийг аваа явуучих واخа. Нэгт одоо би бас ихэрэд бол манай ч бас авчих шүү дээ. За окей бүгдээ хамтдаа үргэлжлүүлж авцгаая. Нэг тест 2 3. За сайн байцгаана уу? Тэн заалт жоохон чимээ гаргаад үйдэх юм манайхаа. За бид бол ритм огтын амтдаг. Өнөөдөр болохоор бидний дуулах байгаа дуу болохоор mix 2 дуу ахуулна. Trip болон take this love байгаа. Энэ дуунууд маань бүгдээрээ нэгэн зүйлийг л илэрхийлж байгаа. Ерөөсөө бидний амьдрал хугуурч, нугуурч унах үед хин нэгэн бидэрт туслаасаа гэж бид нар зүрхэндээ хүсдэг штеп. Тэгвэл тэр тусламж байдаг. Тэгвэл тэр нь Есүс Христос ирдэг гэдгийг илэрхийлсэн байгаа. Тэгээд баярлалаа. Дугаа өгч уцгаая. Urge passion, ambition, we take care of us. With the best in the doors and we do this head. It's all like trip, 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 trip. It's all like trip, 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 trip. What's up? Little more monster, 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 monster. Baby, hello, what's up? Head to best, the best, the best, the best. Do your hjärta. How to the yom sit i spänaka. Ikmiktir hoş ben bir kicka. Efter tiden çalıştım ben o çalıştım. Tekrar beni toppen. Mini datordan durursen o. Etik bir hitiş på çoğu queen. Çok queen. Yeah, sarı nasıl çok queen. Yana gelin olsan olmuş da te happen. Urge passion, ambition, vi tänker att den posten då kan vi tog din här. It's all like trip, 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 trip. It's all like trip, 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 trip. Zorkanda dormin, her en dåsel särskilt i basen mig. The orange shining, now watch me running back again. Don't like dream, dream, dream. Don't like dream, dream, dream. You know it's all about your dream, dream, dream. Don't like dream, dream, dream. Got the dream, yeah. Make some noise! This is the big night! Are you ready, guys? Yeah, yeah. Come on together. Хүлэгцэн хүлээстэй осоор би ялгаш байна.
But I'm just falling you down. This is the king is tomorrow. I just shut up in front of the net. Me did you go to the night. Me did you stop the push it out of the door. Did you hear chat please? In here, I was control. Can't hide it. Everything, nothing is such bad. Нэг энэ юм түүнийгүй хийсэн буцаж тахам гэж юм очоод надад тохиол зүгт дээр цаам Баярлалаа. Зя. За ритм өгчүүдтэй баярлалаа. За тэгээд ерөнхийдөө зарим хүмүүсийнх нь цусыг жоох өөр гэдэг юм. Зя окей үргэлжлүүлээд явуулах юм манайхаа. Вуу! Зя окей. Өнөөдөр манайхаа маш онцгой нэгэн зүйлээр дуусч байгаа. Энэ маань пострам буюу жүжиг байх болно. Тэгэхээр та бүхэн төгсгөл хүртэл байгаар мэдээж бид нар удаа үргэлжлэх удахгүй дуусгах төвөж байна. Зя тэгээд дараагийн дуу маань сохор гэдэг нэртэй дуу байна. Тэгээд бид нар бодоод үзэх юм бол бид нар асар олон зүйл дээр мэдээж хин ч өөрийгөө одоо зүгээр нөөцтэй одоо хараатай хүн зэ чи өөрийгөө сохор гэж хэлэхгүй шүү дээ тийм үү. Гэхдээ асар олон хүмүүс таамаар ингэж байгааг сонсч ирсэн үү? Би ингээд 60 70 настай тийм үү ингээд насан дээр гарцсан. Би амьдралдаа нэг тийм том алдчихсан. Би хан одоо ингээд одоо тэр үед амьдралдаа гонсойж исэн ч юм уу. Тэр үеэс тэр зэгээс эхлээл те би уруудсан да ч юм уу. Эсвэл тэр үеэс эхлээд миний амьдрал тэр найдвар итгэл одоо тэр бүхэн дээр би одоо яг л нөө түрүүний хийжсэнтэй тэр ганц нэр цөв идээгүй оройгоос очтой насан туршаа мартаагүй явдаг ч юм. Зам мэдээч маяхан яг ийм хөнгөн төвшөнд биш шүү дээ. Зөв яг юу гэх нэр гэвэл хүмүүс өөрийн зөв гэсэн замаараа үргэлж амьдэрдэг. Ялангуяа яг эцэггүй одоо аавгүй гэсэн ч юм уу те. Яг тиймэрхүү залуучууд ихэнхдээ эрэгтэй ч эмэгтэй ч би бол өөрийнхөө амьдралаа би өөрөө л авч явна гэж алхдаг байгаа. Тэгмээ магад зарим нь аавтай ч байж болно. Гэхдээ эцсийн дүнд нь бидний заримдаа залуучуудын хувьд зөв мэт санагдж байгаа ч гэсэн зүйлд нь тийм таагүй нөхцөл байдал буюу тэг хүсээгүй тэр үр дүнд аваач гэсэн зүйлсүүд асар олон байдаг байгаа. Тэгэд бид нар асар одоо сүлд нас дээр гарчаад тэгж хэлэх гардаг, хэлэх хэрэг гардаг гэсэн үг. Би тэр үед үнэхээр тэнэг байж. Би тэр хүмүүсийн бодлоос айх тийм үү. Би тэр хүмүүсийн үзэл бодлыг даах ёсгүй байж. Би тэр залуучуудаа эсвэл би тэр хүмүүстэй нийлэх ёсгүй байж ч юм уу. Асар олон зүйлүүд би эсвэл зүгээр л өөрөө эвдэлгүйгээр тэр сайнараа байх байж ч юм уу тий. Эсвэл би зүгээр тэрийг хийх ёсгүй байж. Асар олон хүмүүсийн одоо ингэ шархаар ч юм уу ингээд алсан сурамжууд гэвэл би тэр хинээс ч сонсоод дуусахгүй баг. Гэхдээ гол асуудал нь хин ч өнөөдөр энэ зүйлсүүдийг бас яриад байдаг байгаа. Тэгвэл өнөөдөр дараагийн дуун дээр мэдээч энэ санаа гарсан байгаа. За тэгээ бүгдээрээ залуучуудаа урьдцгаая. Check.
Үгүйсээ сонсож байна. Нэг. За маха нэг сайн дэмжээд өгчий. Андерлийн замбис хажуугаар мэн олон хүний коллежээс сонсогдоод байна. Гол байна. Арабын сонгом хэрчим далах хүмүүсээ нүдрүү харах хэрэггүй харж байна уу? Би сор төргөөс ипсэн юм. Бүгд гарах үе нэмлээс надад надсуул байхгүй гэдэг би мэдсэн. Гэргэн чиггүй над харуудаач хажуунын гомбэн аач маглын дот хэрэггүй байх би ганцаараа харах үе часаар хараад бол гүш байна. Самт осол нүдрүү чигсээр хүсэж байсан мөрөд хийсэн хотоор Эдрат машалсан сонголт байдаг Хүмбэрсэн арга замыг зөвхөн ороосон хайдаг Эжгсар мохор замыг олдог Хэрэн тэн үчиж явсар сохор нэгэн багтоо Эдрат машалсан сонголт байдаг Хүмбэрсэн арга замыг зөвхөн ороосон хайдаг Эжгсар мохор замыг олдог Хэрэн тэн үчиж явсар сохор нэгэн багтоо What I wish that this is good day. Or go to joke you bear, but I can't bear to look it on. The can't bear more than it's been a week to scream and it's your Tony Gildigan. For competitors, get the sun sorry that's how to be it's a golden turn away. On the Botanic Carwin. Come on. How much book again? Happy get made a good house. Christy don't go about the gas. Is it a fish book? The Gaza. And the Chitoni to Gilbesa. Машалсан сонголт байдаг Хүмбэрсэн арга замыг зөвхөн ороосон хайдаг Эжгсар мохор замыг олдог Хэрэн тэн үчиж явсар сохор нэгэн болдог Эдрат машалсан сонголт байдаг Хүмбэрсэн арга замыг зөвхөн ороосон хайдаг Эжгсар мохор замыг олдог Хэрэн тэн үчиж явсар сохор нэгэн болдог Эндрэнийдэг замаар ёо Асы дорших тэнгэрийг харж байна Надад Есүс баяхөр өгсөн Чимэг Амч гисэн боломж би Зүрх сэтгэлдээ чинэ Ирээдүгөө харж инэ Сонголт байдаг Хүмбэрсэн арга замыг хайд Жажигсаар мохор замыг олдог Хэрэг тийм чужигсаар сонголтыг болдог Англи машин сонголт байдаг Хүмбэрсэн арга замыг хайд Хайж Хэрэг тийм чужигсаар сонголтыг болдог Зя хоёр залуу за баярлаа. За тэг үргэлжлүүлээ дараагийн дуу маань Daylight гэдэг нэртэй дуу бахан та бүхний сайн мэдих бас cover дуунуудын нэг. Тэгээ та бүхэн энд мэдээж анх удаа ирсэн бол та бүхэн анзаарж авах. Бид нар ихэнх cover дуу хийж байгаа, зарим нь бид нар өөрсдөөсөө гаргаж байгаа дуу байгаа. Мэдээж 7 хоног болгон бид нар үргэлжлүүлээд өөрсдөө гаргасаар байх бол тэгээ та бүхний үргэлжлүүлэн клубдээ үрсээр байна. Тэгээд 100 ангираас галзуу хэвлэлтийнхаа талаар та бүхэн түрүүн бас яриаг өргөчж. Энэ маань бидний хувьд ягаад нээлттэй гэж хэлдэг байгаа вэ? Бид нар нэг итгэл үнэмшил мөн дээрээс нэмээд авьяас чадвараараа сонирхлоороо нэгж байгаа залуучууд байгаа гэсэн. Тэгэхээр та бүхэн энд бүхэл зүйлсүүд нээлттэй гэж ойлгож болно. Та бид нартэй шууд утгаараа харилцах ч юм уу те нөхөрлөх тэр ясангуяа бүр тэрнээс ч илүү зүйлсүүдээр нэгдэх боломжтой юм аа. За тэгээ Магдам үргэлжлүүлээд дараагийнхаа дууг хүлээвэн сонссоё. Нэг хоёр. Сайн байцгаана уу? За. Daylight гэдэг дуудыг та сонсч ирсэн бахараа. Тэгээ энэ дууны бас үгийг өөрчлөгдсөн байгаа. Тэгээд та сонсч ирсэн бол хэрэг хүн өдөр явбал тэр ертөнцийн гэрлийг үздэг тул бүдрэхгүй харин шүн явбал хүний дотор гэрэл байхгүй тул тэр бүдэрнэ гэж хэлж байгаа. Тэгэхээр энийг юу гэж хэлэх гээд юм гэхээр бид нэр энэ ер нь бол амьдралд гэрлгүй болвол тэгээ энэ бол бидний нүдэнд харагдж байгаа гэрлийн талаар яриаг байгаа. Арай илүү гүнзгий утгатай зүйлийг ялж байгаа маа.
Ер нь бол амьдрал бид нар маш олон удаа бүдэрдэгтэй. Та хэд бодоод үзье за үгүй сонсоод үзье за. Өчигдрийн би худалдаасан Оросоо хүртэл нөр бүрсэн Өөрийн үнцнийг би гүйсгсэн Шаналдон чимээгүй усан Сэтгэл минь халав түгчээтэй Бусдын үнэлгээ шиг шүрмээ Тэби оросоны зүйлийг асуун Гэрэлтийгээ надад байна уу Гэсэн чарахгүй би дайндсан Хүн бүртээ ижил at the same time Олон удаа бүдэрсэн at the same time Би дахиж хүсэхгүй at the same time Зүрх гэрэлцэн take from the daylight Get it байсан, woхан get it байсан, get it байсан, woхан get it байсан. Зүрх гэрэлцэн thin from the daylight. Ата бүрэн сухамжуулдээсэн, хүний үнэс илүүний мэдсэн, өөрийгөө хаж уучлж хийсэн. Ongos bin namag gustos buцахгүй Ongосон намайг татаж чадахгүй Шүүрсний биш хийхээ Тэби оросоны зүйлийг асууд Гэрэлтийгээ надад байна уу Гэсэн чарахгүй би дайндсан At the same time, олон удаа бүдэрсэн at the same time, би дахиж хүсэхгүй at the same time, зүрх гэрэлцэн from the daylight, гэрэл байсан, охин гэрэл байсан, гэрэл байсан, охин гэрэл байсан, зүрх гэрэлцэн from the daylight. Хүн бүртээ at the same time Олон удаа бүдэрсэн at the same time Би дахиж хүсэхгүй at the same line Зүрх гэрэлцэн from the daylight Гэрэл байсан, бохон гэрэл байсан Гэрэл байсан, бохон гэрэл байсан Зүрх гэрэлцэн from the daylight Зүрх from the daylight. Oh, to the gelatin from the daylight. Oh, get it passing, bochum, get it passing, get it passing, bochum, get it passing, get it passing, bochum, get it passing. Yeah, get it passing. Зүрх гэрэлцэн from the daylight. Баярлалаа. Зя окей манайхаа юу юм. Зя манайхаа баярлалаа. Зарим хүмүүс ямар нэг хоёрыг бодож нэгийг тунгаасан байгаа. Мэдээж бид нар үгэн дээр ажилласан байгаа. Бид нар мэдээж ямар нэгэн мессеж бас илэрхийлэхийг одоо үгээр хүсэж байгаа гэсэн. Тэгэхээр мэдээж бидэрт зорилго чиглэл бий. Тэгэхээр та бүхнийг өгшөөд энэ хүртэл сууж байгаад баярлалаа. Тэгээд хамгийн сүүлийн магадгүй та энэ азарт анх удаа ирсэн бол амьдралдаа баг ийм зүйл харж байгааг үзэж бол итгэлтэй. Тэгээд дараагийнх нь маш хурц сэдвийг хүндсэн байгаа. Тэгээд та бүхэн маха араа сууж байгаа хүмүүс яг энэ тхийг бүрэн дүрэ харж чадж байна манайха. Артын залуучууд харж байна уу? Маха халуусч ивэл тайж болно шүү. Яг тэгвэл би үнэхээр халуусч. Өөр энд халуусч байгаа хүмүүс байна уу? За тэгэхээр зүгээр асуудаг манайха. За хэрвээ та бүхэн хойно суугаар
яг харахгүй байвал манайхаа наашч болж яг уу сая бол дуу байлаа тийм үү ингээл хүмүүс сонсож чинь яаж болж чинь чихээрээ сонсож чинь дараагийнх зүйлс маань нүдэрээ харж иж бас тийм үү ойлголт бас ямар нэгэн зүйл бодогдуул байгаа учраас та бүхэн хэрвээ жоохон төвхтэй залуучууд уршаа сууж бол ширийн бүр хамаатай зай байна асуудал юм шүү. Yeah okay. За залуучууд бэлнэ үү? Уу за бүгдээ маа хүлээж авах уу? Постра муу жүжиг байла энэ маань мэдээж маш хурц сэдвийн дагуу авах. За бүгдээ хамтдаа залуучуудаа хүлээн авцгаая. How can you see into my eyes like open doors, leading you down into my core where I become so numb without a soul. My spirit sleeping somewhere cold until you find me there and lead it back home. Wake me up inside. Wake me up inside. Call my name and save me from under. Bend my blood to rise before I come undone. Save me from the nothing I've become. You can just leave me. Breathe into me. Make me real. Breathe me tonight. Wake me up inside. Wake me up inside. Call my name and save me from the dark. Bend my blood to rise before I come undone. Save me from the nothing I've become. Frozen I can't believe I couldn't see. Stepped in the dark, but you were there in front of me. I've been sleeping 1,000 years. It seems got to open my eyes to everything. Without thought, without a voice, without soul. So let me try again. Wake me up inside. Wake up. Wake me up inside. Call my name and save me from the dark. Bend my blood to rise before I come undone. Save me from the nothing I've become. Яа залуучуудаа баярлалаа. Үнэхээр баярлалаа. За мах энийг түрхэн ягаад өгөөрэй. За та бүхэн мэдээч хурц сэдвч гэсэн та бүхэн үнэхээр ямар нэгэн байдлаар хүрсэн гэдэгт үнэхээр итгэлтэй байна. Тэгээ та бүхнийг одоо саяныхан маань хамгийн сүүлийнх байлаа. Тэгээ та бүхэнд таалагдсан одоо манай үйл ажиллагаа таалагдсан гэдэгт үнэхээр итгэлтэй байна. Бас алдаа онооч бас гарлаа тийм үү. Тэгээд хамт сонссон баярлалаа. Тэгээ үргэлжлүүлээ та бүхнээс би амьдралаас чинь 5 минут авахыг хүсэж байна.
Энэ маань яг юуны талаар өгвөл бид нар өнөөдөр итгэгчнэр байгаа. Итгэгч залуучууд, мэдээ сонирхлоор нэгдсэн залуучууд бас байгаа. Тэгээ мэдээч бидний хувьд тийм үү хамгийн хүрэх гээд байгаа тэр мессеж нь яг юу вэ гэвэл өнөөдөр бидний амьдралд үнэхээр галзуу эргэлт хэрэгтэй талаар та бүхэн бид нар түрүү ярьлаа тийм үү. Тэгээ бүхэн бид нар бас саяны жүжигэн дээрээс харлаа. Гэр бүлийн тэр харилцаануудын талаар. Энэ маань бидний хувьд харилцан адилгүйгээр гэр бүл болгон өөр байдаг. Тэгвэл энэ маань бидний хувьд үнэхээр энзэг сэдв. Гэхдээ бидний энийг цэцэрлэгээс авахулаа тийм үү. 10 жил оюутан бүр тэрнээс хойш ч гэсэн энэ зүйлийг хизээч бидний ил гаргадаггүй. Тэгвэл бид нэр дотроо зовж явдаг. Тэгээ би энэ өрөө та бүхэн рүү яг одоо энэ маань ямар нэгэн концертын нэг хэсэг биш бүр тусдаа гэсэн. Тэгээ би энэ өрөө тань руу хөвчлэн дуулах хийхийг хүссэн. Мөн тодорхой нийгэмд яригдгүй энэ сэдвийн талаар ярилцахыг хүссэн байна. Энэ маань эцгийн хайр. Би бас нэг шууд жишээгээр одоо эхлэхийг хүсэж байна. Та бүхэнд нэг зураг харуулахыг хүсэж байна. Махаа энэ киног үзчихсэн үү? Pursuit of Happiness аавгүй хоёрын одоо их маш одоо адал явдалтай бас хүн хэцүүг даван туулж байгаа тийм амжилтанд хүрж байгаа түүхийг харуулж байгаа шүү дээ. Та бүхэн үзээгүй бол магадгүй дараа нь хизээ нэг цагт үзвэл миний яриад зүйлийг ойлгох бах. За дараагийн зургийг харуулах байхгүй юу? Зя. Саяны одоо Will Smith маань мэдээч энэ киноны одоо дүрийг бүтээсэн. Тэгээ яг энэ киноны гол дүр буюу яг Chris Candler гэдэг энэ ах бол яг гол дүрийн тэр бодит амьдралынх нь хүн байгаа. Бодит амьдралаас шийдвэрлэн бүтээсэн. Тэгээд энэ маань тухайн үед мэдээч баг Америк даяар баг дэлхийд даяар л одоо ингэж одуулсан байна. Наацхан бид нар яриа зогсож чинь тийм үү. Тэгээд яг яагаад ярьсан бэ гэвэл би тодорхой амьдралынх нь нэг хэсгийг та бүхэнд ярихыг хүссэн. Крис Кандлер ингэж хэлсэн байгаа. Нэгэн тодорхой алдартай сэтгүүл дээр ярилцлага өгөх үедээ өөрийнхөө асуудалтай буюу хүнд ширдгүү тэр сул талаа хүмүүст ярьсан байгаа. Ягаад гэвэл энэ маань бас тодорхой чиглэлийн хүмүүс рүү агуулж хэлхийг хүссэн учраас тэр ингэж хэлсэн. Би аавынхаа хайрыг би насан туршдаа хизээч авч чадаагүй өссөн гэж хэлж байгаа. Ягаад гэвэл аав минь намайг хизээч тоож байгаагүй, хизээч анхаарал авж байгаагүй, тэр намайг хайсан гэж хэлж байгаа. Ээжтэй минь хамт. Нэг өсөндөө би үнэхээр сайн хүү байхыг хичээдэг байсан. Ягаад гэвэл би аавдаа бас л хүлийн зөвшөөрөлтөд хайрлуулахыг хүсэж исэн учраас. Тэгэд эцэс сүүлд нь тийм үү. Энэ маань хизээч санснаар болоогүй гэж хэлж байгаа. Тэгээ би яг л энэ кинон дээр гарч байгаа шиг тийм үү дараа нь насан туршид амжилтанд хүрсэн байгаа. Тэгээд одоо бид нар яг л кинон дээр гардаг шиг тэр баян болсон. Тэгээ үүний дараа ч гэсэн түүний аав нь түүнийг ерөөсөө хүлийн зөвшөөрөөгүй гэж хэлж байгаа. Түүн рүү ерөөсөө ойртооч хүү. Тэгээ тэр үед энэ зүйлсүүд нь түүнийг гонсойлгосон. Ягаад гэвэл энэ бүхэл зүйлсүүдийг би яг үнэндээ аавда батлахын тулд яг үнийг хэлэхэд би хийсэн. Тэгээд энэ маань идэж санснаар болсон. Тэгээд мэдээж тэр гуйж гутраагүй. Тэгээд яг гэвэл бас хүүхэдтэй болцсон байсан учраас. Тэгээд тэр нэг энэ зүйлийг хэлж ирсэн. Би тэр үедээ яг юу хэлж ирсэн бэ гэвэл миний аав намайг хайрлаагүй тийм үү. Би хизээч авч өсөөгүй. Тэгвэл би өөрийнхөө хүүхэдтэй л энэ зүйлийг хизээч дутаахгүйгээр өсгөе доо гэж хэлсэн гэж хэлж байгаа. Тэгэд энэ мэдээж түүний гэр бүл нь аз жаргалтай бас мөн бурхан дотор. Тэгвэл яг юу гэж хэлэх гээд байна гэвэл энэ маань бидний хувьд бидний амьдралд байдаг маш том асуудал байгаа. Энэ сэдвийг өнөөдөр бид нар хизээч ярьдаггүй. Энэ маань яг юу вэ гэвэл эцгийн хайрын талаар. Өнөөдөр энэ газарт зарим хүмүүс нь аавтаа аавгүй байгаа. Энэ мэдээж тодорхой асуудал. Гэхдээ яг бодит асуудал нь яг юу вэ гэвэл бидний дотор энэ асуудал байгаа ч гэсэн бид нар энэ зүйлийг хизээч ил гаргадаггүй байгаа. Өнөөдөр яг бодит асуудал нь яг юу вэ гэвэл бид нар энэ нийгэмд арх уусныхаа дараа л бид нар найзуудтай хамаа намаагүй доторх бүх асуудлаа ярьдаг. Тэгвэл өнөөдөр ийм л нийгэмд амьдарч байна. Тийм учраас таныг энэ өрөө би тийм үү яг өөртөө яг энэ мөчөд би шудраг хандаасаа гэж хүсэж байна. Ямар нэгэн найзынхаа өмнөөс биш, хажуудах танихгүй хүнээс санаа зовох биш. Яг өөрлөгөө хандаасаа гэж хүсэж байна. Ягаад гэвэл энэ маань бидний хувьд үнэхээр чухал учраас. Тэгвэл ягаад яг энэ асуудыг ярьж байгааг вэ? Хүн бид нар тийм үү? Үнэхээр хин нэгэнд хайрлуулагдахыг хүсдэг. Чин сэтгэлээсээ. Үнэлэгдэхийг хүсдэг. Хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг байгаа. Тэгвэл энэ газар зарим хүмүүс нь аавтай байгаа. Гэхдээ энэ нийгэмд асар олон хүмүүс бүгдийг хайрлуулж чадаагүй учраас ааваасаа ялангуяа зүрх сэтгэлээрээ хол байдаг. Аав нь зүгээр л байдаг тийм. Эсвэл аав ээж нь дэндүү өөрөөс нь хол учраас өөрөөс нь зөвхөн шаарддаг. Чи тийм байх ёстой, ийм байх ёстой. Чи тийм мэрэгжилтэй бол чи ямар сууг юм бэ? Чи тэр айлын хүүхдээс л тийм бол гэж хэлж байгаа. Нэгсэндээ хизээч яг чин сэтгэлийн хайрыг ерөөсөө олж чадаагүй гэсэн үг. Тэгвэл олон эцэг эхчүүд ч гэсэн ийм алдааг хийдэг. Тийм учраас өнөөдөр бид нар яг энэ аавын бүтэн хайрыг хизээч амсаж үзээгүй байх боломжтой байдаг байгаа. Тэгвэл энэ газар зарим нь тийм үү хагас үнчин байгаа. Аав өссөн гэсэн үг. Тэгвэл энэ маань бид ч аав өссөн хүүхдүүд ихэнх нь хэлдэг. Ааваар яадаг юм бэ? Тэр угаасаа л намайг хаяа явсан чи би угаасаа тэрнээ дутахгүй би өөрийнхөө амьдралын эзэн би өөр амьдралаа мэднэ гэж хэлдэг. Тэгвэл би ч гэсэн яг тэгж хэлж ирсэн байгаа. Гэхдээ би нэг зүйлийг ойлгосон. Хүн эцгийн хайраар дутаж өсөх үед энэ амьдрал хизээч бүтэн болдгоог ойлгосон байгаа. Эцгийн хайр эрэгтэй хүний хувьд, хүүхдийн хувьд тийм үү асар чухал гэдгийг ойлгосон байгаа.
Тэгвэл өнөөдөр эцгийн хайраар дутаж өссөн хүн үргэлж энэ амьдралынхаа туршид батлахыг хүсдэг. Хэн нэгэнд. Би ямар нэгэн байдлаар амьдралаар амьдэрсэн. Би эзэч эцгийгээ дагаагүй. Гэхдээ нөгөө талд яадаг вэ гэвэл чи яг л аавыгаа дуурайсан, хог нь авшуулсан байна. Өө чи яг л аригч болж байна. Өө чи яг л тийм хөнгөмсөг болж байна. Өө чи чинь миний бодсноос би чамд амьдралаад зориулаад тийм бүхэл зүйлсийг өгж явах чи миний итгэлийг алдлаа. Нэгэсэндээ өнөөдөр энэ зүрх сэтгэлийн шарах энэ асуудал бидний дотор бодитоор оршин байдаг гэсэн үг. Мэдээч яадаг вэ? Энэ зүйлийг бид нэр хизээж гадагшлуулдаггүй. Энэ бидний дотор байдаг зүйл байгаа. Тэгвэл энүүгээр яг бодит факт нь юу гэвэл бас л бид нар үнэхээр хүнд хайрлагдахыг хүсдэг. Тэгээ бид нар энэ газарт бүгд залуучуудаараа сая хэлсэн юм уу? Бүгд л үнэхээр enjoy өнгөрүүлээ. Та бүхэн таалагдсан биз дээ дуунууд. Тэгвэл яг бид нар ганцнаасаа үнэхээр баярлаад энэ өрөө үнэхээр гоё харагдчихийж болно. Гэхдээ бид нар зүрх сэтгэл дотроо өөртөө итгэлгүй. Бид нар бусдын бодлоос айдаг. Тэр намайг юу гэж хэлчих бол, тэр намайг хайчих болов. Эсвэл хэн нэгнийг хайрлахаас ч айдаг. Эсвэл хайрлуулаад тийм үү итгэлийн даахаас ч айдаг. Тэгвэл өнөөдөр энэ шархны талаар би ярихыг хүссэн. Тэгвэл өнөөдөр энэ мэн бидний ямар ч нас аргаалцахгүйгээр бидний зүрх сэтгэл дотор байдаг асуудал байгаа. Тэгвэл энэ зүйлсэд гарах арга зам байдаг. Тийм учраас та энэ өрөө шудраг хандаасаа гэж хүсэж байна. Тэгээ би та бүхэнд ярихыг хүссэн, үргэлжлүүлээд ярихыг хүссэн зүйл нь энэ мэн бидний хувьд үргэлж хаан тулгадаг. Түрүүн та бүхэн гэр бүл дээр харсан тийм үү? Яг л хараалтай адилхан энэ мэн үргэлжилдэг байгаа. Би хизээч эцгийгээ дөөрөхгүй гэсэн. Би хизээч тийм байхгүй ч гэсэн энэ мэн үргэлжилсээр л байдаг. Ямар ч гарц байхгүй юм шиг. Би хичээгээд ерөөсөө хүмүүс таалагдахгүй байгаа. Би өөртөө хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа. Үргэлж дутуу санагдаж байгаа. Тэгвэл найз минь энэ өрөө би чамд хэлэхэд өнөөдөр эцгийн хайраар дутсан. Эцэгтэй хүлээн зөвшөөрөгдөөгүй. Бүтэн хайрыг амсч үзээгүй хүнд энэ амьдрал дэндүү хүнд байгаа. Бүр дэндүү хүнд. Яг л энэ амьдрал бид нар асар олон удаа ганцаараа байх хэрэг гардаг учраас. Тэгвэл өнөөдөр энэ мэдрэмжийг, энэ бүх дурсамжийг өнөөдөр та дотроо мэдэрч байгаа. Дотроо мэдж байгаа. Яг л энэ бидний амьдралд байдаг учраас. Тэгвэл өнөөдөр энэ бүхэл зүйлсүүдээр гарах гарц бүрэн дүрэн байдаг. Тийм учраас өнөөдөр галзуу эргэлтэхийг хүссэн. Миний амьдрал ч гэсэн энэ зүйл маань бодит болсон байгаа учраас би та бүхэнд мөн ярьж байна. Тэгээ би энд байгаа бүх хүмүүс шиг шумнаа. Бүх хүмүүсийг яг хажуудах найзаа эсвэл хажуудах хүмүүсийг хүндлээд санаа зовоолохгүй тулд та бүхнийг төрхөн зур би толгой удаагаас гэж хүсэж байна. Зүгээр санаа зовхгүй тулд манайхан ямар ч асуудалгүй. Зөвхөн төрхөн зур. Энэ маань санаа зовхгүй тулд мэдээж ямар нэгэн шашинлаг зам бол ерөөсөө биш. Тэгвэл өнөөдөр миний хувьд хэлэх гээд байгаа зүйл нь залуу минь энэ бүхэл зүйлсүүдийг зөвхөн өөрчилж шинжилж чаддаг зүйл цорын ганц байдаг. Ялангуяа зүрх сэтгэлийн асуудлыг. Тэгвэл өнөөдөр бурхан л үүнийг хийж чадна. Бурхан өнөөдөр бидний боддог шиг яг тийм бэрд ерөөсөө биш. Бурхан өнөөдөр биднийг хариулж чадахгүй асар олон тэр хүч хөрөхгүй зүйлс, мэдэхгүй зүйлс, ойлгохгүй байгаа зүйлс, хэлж чадахгүй зүйлсэд бурхан хариулж чадна. Тэр бол эзэн гэж хэлж байгаа. Тэгвэл өнөөдөр энэ бурхан тийм үү? Биднийг энэ бүх асуудлаас чөлөөлж чадна. Яагаад гэвэл бид нар бодит байдал дээр амьдралынхаа туршид хэн нэгэнд батлахын тулд мөн өөртөө хүлээн зөвшөөрөгдөхийн тулд амьдардаг. Энэ дутуу зүйлээ, хоосон зүйлээ дүүрэхийн тулд тэгвэл өнөөдөр бурхан хэлж байгаа. Би чамайг хайрладаг. Бүр ямар ч нөхцөлгүйгээр хайрладаг гэж хэлж байгаа. Өнөөдөр бурхан би хэлсэн тийм үү? Та бүхэн гаднаасаа бүгд л маш сайн харагч. Тэгвэл бурхан өнөөдөр таны бүхэл хийсэн зүйлсүүдийг мэддэг. Бүх таны сул талыг мэддэг. Бүх таны тийм үү? Тэр бусдад хэлж байгаагүй тэр нууцуудыг мэддэг. Бусдад хэлж байгаагүй тэр тийм жигшмэр тэр муухай зүйлсүүдийг ч мэддэг гэж хэлж байгаа. Гэхдээ тэр таныг хайрладаг. Тэр хайрласаар л байдаг. Тэр хизээч хүмүүс шиг таныг хаяхгүй байгаа. Тэр танд боломжийг олгох гэж хийж байгаа. Та зүрх сэтгэлдээ хэлж байгаа. Тийм үнэхээр бурхан байдгийн бол та хаана байна? Эсвэл зүгээр бурхан угаасаа байхгүй юм шиг байна. Тэгвэл энэ болон дээр өнөөдөр бидний амьдралд 180 градус буюу үнэхээр бүрэн өөрчлөгдөх боломж байдаг байгаа. Тэгвэл өнөөдөр та хэлж болох юм. Бурхан үнэхээр хаана байна? Байсан бол би өнөөдөр шал өөрөөр амьдрах байсан. Эсвэл миний гэр бүл ч гэсэн. Тэгвэл өнөөдөр бурхан өөрийн хайраа харуулсан. Өнөөдөр та хэлж чадах уу? Таны өмнөөс яг одоо хэн өгч чадах вэ? Өнөөдөр бурхан хаана байгаа вэ гэвэл өнөөдөр биднэрт асуудал байгаа гэж хэлж байгаа. Бурхан биш. Энэ асуудал нь яг юу вэ гэвэл үнэхээр бурхан биднийг хайрлахыг хүсэж байгаа ч гэсэн түүн рүү бид өөрсдөө хүрч чаддгүй гэж хэлж байгаа. Ягаад гэвэл бид нар өөрсдөө нүгэл хийсэн учраас, нүгэлтэй учраас энэ маань магадгүй тусгаарласан хаанч гэж хэлж болох юм. Тэгвэл бурхан энэ ханыг авч хайхын тулд өөрийн хайраа харуулсан гэж хэлж байгаа. Тэгэд Есүс Христ бидний энэ нүглийн төлөөсийн төлөө өөр ямаа өгсөн. Тэгвэл гол асуудал нь энэ нүглийг хизээч бид нар энэ зүрх сэтгэлийн асуудлыг хизээч бид нар өөрсдөө
шийдэж чаддаггүй. Магадгүй шийдэхин тулд амьдарч байгаа бох ирж хайгаад. Ямар нэг эргэлтийг хайгаад. Тэгвэл өнөөдөр бурхан өөрийн хайр харуулж байгаа. Та бодоод үзэхгүй юу? Хин нэгэн таны төлөө өгвөл тэр үнэхээр танд хайртай биш гэж юу? Тэгвэл Иесус Христ үүнийг хийсэн байгаа. Таны нүгэл энэ нүглийн төлөөсийн төлөө. Мөн танд амар тайван муу юу тийм үү? Яг үнэхээр тэр бүрэн дүүрэн хайрыг авчрахын тулд, боломжтой болгохын тулд өнөөдөр бурхан л дүүрэх орон зай байдаг байгаа. Тэгээд би энэ газарт байгаа хүн болгон руу хандахыг хүсэж байна. Хэрвээ энэ орой тийм үү? Та энэ зүйлийг алхмыг хийхийг хүсэж байгаа бол та гар өргөд болохгүй юу? Энэ зүрх сэтгэлх асуудлаа шийдэхийг, бурхантай эвлэрхийг, энэ бүх зүйлсүүдийг бүрэн дүүрэн өөрчлөхийг. Магадгүй энэ асуудал бүгд танд байгаа тийм үү? Та хадгалсаар л байгаа. Тэгээ та ерөөсөй гар сайхгүй байгаа. Тэгвэл энэ орой өнөөдөр танд боломж олдож байна. Өнөөдөр энэ бүх зүйлсээс бүрэн дүүрэн чөлөөлөгдөх. Тийм хүн байна уу? Тийм хүн залуучууд байвал зүгээр л гараа өргөөл болгочих. Би тантай нэгдий. Та гараа өргөөл болгочих. Тийм хүн байна уу? Би тэр гараа гарч ийн өөрхийн нэгэн байна уу? Залуучууд та гараа өргөөл болгочих. Ерөөсө бусдын бодлоос та айж санаа зовох хэрэггүй. Та найзаасаа ч ихсэн санаа зовох хэрэггүй. Яг тэгвэл энэ өнөөдөр таны амьдрал байгаа. Яг тэгвэл бид нар зүрх сэтгэлдээ энэ ачаатай байх үед бид нар хизээч цаашаа бүрэн дүр амьдарч чадахгүй. Яг тэгвэл Библи хэлж байгаа. Хүнд дарамт үүрсэн, тэр ачаа үүрсэн тэр бүх хүмүүсээ над руу ир. Би та нарыг амраа гэж хэлж байгаа. Тэгвэл өнөөдөр энэ ачааг зөвхөн бурхан л авч чадна. Тэгвэл өнөөдөр та зүрх сэтгэлдээ энэ зовнилтой тийм үү? Энэ дарамттай, энэ асуудал байгаа юм. Та бүрэн дүрэн яг одоо энэ газар шийдэх хүсэж ивэл та зөрөгтэй байгаад нэг алхам хийхгүй. Та гараа өргөөл болгочих. Би тантай нэгдээ. Зөрөгтэй гараа өргөөл болгочих болно. Тийм хүн байна уу? Би тэр залуугаар гарч ийн. Таныг шудраг байгаад үнэхээр баярлаа. Өөр хүн байна уу? Та гараа өргөөл болгочих. Энэ маань маш энгийн байгаа. Та өнөөдөр бид нар хэлдэг. Бид нар бусдын бодлоос айсандаа хийсэн тэр бүх үйлдэлүүдийнхээ дараа бид нар харамсдаг. Ягаад гэвэл ерөөсөө та амьдрахгүй байгаа учраас. Тэгвэл та өөрийнхөө төлөө дахин нэг алхам хийх хэрэгтэй гэсэн үг. Энэ өрөө та алхам хийж буюу тийм үнэхээр үүнийг туршиж үзэх хэрэгтэй. Ягаад гэвэл энэ мэн бидний амьдрал үнэхээр боломжтой учраас. Та тийм хүн байна уу? Өөр гараа өргөөгүй хүн байна уу? Гараа өргөөл болгочих. Би таныг харъя. Өөр тийм хүн байна уу? За окей. Би зөвхөн яг энэ толгой удаалгасан байх хүн үед би зөвхөн гараа өргөсөн хүмүүсийг над руу хараасаа гэж хүсэж байна. Хүмүүсийг зөвхөн гараа өргөсөн хүмүүс. Чин сэтгэлээсээ юу? Би үнэхээр залуу чамайг хөндлөж байна. Би зөвхөн гараа өргөсөн залуу би чамайг зөвхөн зур энэ удаа гараад ирэхгүй гэж хүсэж байна шээ. Зүгээр асуудал ямар ч асуудал байхгүй. Би чамайг хүлээж чинь. Зүгээр ямар ч асуудал зүгээр зөрөгтэй. Би чамайг яг энэ хүлээж чинь. Яг энд. Яг одоо. Зүгээр асуудал үгүй.